Монгол Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 1-р хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117-гийн 3-р хэсэг заасны дагуу Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулж байна. 1. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн шалгуур үзүүлэлт үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилттой батлагдсан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 267 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан. Үүнээс мэдээллийн их сурвалж гарах хугацаа болоогүй хөтөлбөрийн 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлт буюу ядуурлын түвшин, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ, ёс зүйн хороо дэд хорооны чадвархын үнэлгээнээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2025 онд хэрэгжүүлэх 575 зорилт, 1213 арга хэмжээ болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн 76 шалгуур үзүүлэлтээр зорилттой түвшинд хүрсэн эсхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулж засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол заасан хяналт шинжилгээ хийх аргачлалын дагуу хийж боловсрууллаа. Хяналт шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн авсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн хэрэгжилтийн явцыг 2025 оны зорилттой түвшинтэй харьцуулахад дундаж үзүүлэлт 55.5%, өссөн дүнгээр буюу 2028 оны зорилттой түвшинтэй харьцуулахад 30.7%, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн хэрэгжилтийн дундаж 64.1%, өссөн дүнгээр 46.4%, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж нь 66.4%, өссөн дүнгээр 38%, 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 67.9%, өссөн дүнгээр 38.8% байна. Хууль заасан хугацаанд буюу 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улсын их хурлын хамгийн газар үндэсний аудитын газар тайлан хүргүүлсэн өдрөөс хойш бодлогын зарим үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин хэмжих их сурвалжид өөрчлөлт орсон байна. Тухайлбал үндэсний статистикийн хорооноос 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гаргасан мэдээллээр эдийн засгийн өсөлтийг 2025 оны 12 дугаар сарын байдлаар 6.8% гэж, 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдээллээр 2026 оны 1 дугаар сарын байдлаар 8.6% болж өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлтөд уулуурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөх 33.2%, үйлчлэгээний салбарынх 4.3%-аар өссөн нь гол нь нөлөөсөн гэж дүгнэж үзэхээр байна. Инфляцийн түвшин 2025 оны 12 дугаар сарын байдлаар 7.5% гэж, 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан мэдээллээр 2026 оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.5% гарсан нь 1%-аар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин олон улсын Transparency International байгууллагаас авилгын төсөөлийн индексээр Монгол улс 180 орноос 2025 оны 2 дугаар сарын 10-нд гаргасан үзүүлэлтээр 33 оноогоор 114 дугаар байранд жагсаж байсан бол 2026 оны 2 дугаар сарын 10-нд гаргасан үзүүлэлтээр 31 оноогоор 124-т ирэмблэгдсэн нь 2025 онд гарсан үзүүлэлтээс 10 байр ухарч 2 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. 2. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл үр дүнг зорилттой түвшинтэй харьцуулж журамт заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх арга зүйг ашиглан хяналт шинжилгээ хийлээ. Хяналт шинжилгээний дүнгээр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 4 тэргүүлэх чиглэлийн 6 үр дүнгийн дундаж 48.5%, төсвийн ерөнхийлөн захирагчийн 29 үр дүнгийн дундаж 59.7%, хөтөлбөрийн 63 үр дүнгийн дундаж 57.1%, нийт 326 төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 61% байна. Өмнөх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулан үзэхэд тэргүүлэх чиглэлийн үр дүн 0.21%-аар, хөтөлбөрийн үр дүн 0.14%-аар, төсөл арга хэмжээний гүйцэтгэл 3.81%-аар тус өссөн эерэг үзүүлэлттэй байгаа бол төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 9.71%-аар буурсан нь 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орж
төсөв тодтгол хийж хэмнэлт тооцсонтой холбоотой байна гэж дүгнэж байна. Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө нь агуулгын хувьд Монгол улсыг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлтэй 24.3%, Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтөө 13% тус уялдсан байна. Монгол улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийт 326 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд 39 төсөл арга хэмжээний их үүсвэр санхүүжилтийн дүн тодорхойгүй 287 төсөл арга хэмжээг 19.2 их найт төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч санхүүжилтийн гүйцэтгэлийн дүнг авч үзвэл 180 төсөл арга хэмжээнд 9.2 их найт төгрөг зарцуулахаас 5.4 их найт төгрөгийг зарцуулж 107 төсөл арга хэмжээнд төсөв огт зарцуулаагүй байна. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 60.1% үнэлэгдэх үндсэн шалтгаан болж байна. Мөн хяналт шинжилгээний дүнгээр 85-аас дээш хувь буюу үр дүнтэй үнэлэгдсэн 161 төсөл арга хэмжээ, 85-аас доош хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн 165 төсөл арга хэмжээ байна. Дээрх 165 төсөл арга хэмжээний гүйцэтгэл 85-аас доош хувьтай байгаа шалтгааныг судлан үзэхэд төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийг хэмнэлтэн тооцож буцаан татсан удирдлага зохион байгуулалтын сул урьдчилсан шатны бэлтгэл ажлууд буюу судалгаа шинжилгээ хийх, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тендер шалгаруулалт, гэрээ хэлэлцээр хийх ажлууд удаашралтай зэрэг шалтгаанаас шалтгаалсан байна хэмээн дүгнэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.